Hi guys! Өнөөдөр би хүүхдийн жүжигт оролцсон талаараа миний блог болгон оруулж байна. Та нар маань бичлэгтээ минь цуг байгаарэ. За ингээд бид хамгийн түрүүнд зохиолтойгоо уншиж танилцаад дөрүүдээ хуваарлж аваад уншилгаа хийж эхэлсэн байгаа. Ингээд уншлага маань 4-5 хоног үргэлжилсэн. Энэ 2 дахь өдрийн маань уншлагын явц процесс нь харагдаж байна. За бид уншлагаа уншиж дуусны дараа босож хөдөлгөөнтэйгөө партнертойгоо хэрхэн өгөө аваатай харьцах ийм сургуульд хийж эхэлсэн байгаа. Мэдээж хэл яриа бол хамгийн гол зүйл учраас бид бас хэл ярианы дасгалаач хийсэн. Би бас жүжигтэй мейкапаар ажилласан байгаа. Одоо би тэгээд постерын зураг авалтанд оролцож байна. Ингээд миний дүр бол зоргоороо эрх дураараа сахилгагүй сар болсон байгаа. За ингээд жүжигчдийнхаа нүүр бодлтыг хийж дууссан зургуудаас маань харж байна. За ингээд бид зураг авалтаа амжилттай дуусгасан байгаа. Дараа нь бид дуу бичлэгийн студид орж хоолой бичлэгэнд орсон. Маргааш нь бид үндэсний цэцэрлэг түрээлэн дээр өөрсдийн биеэрээ тасалбараа борлуулсан байгаа. Ингээд бэлтгэлийн маань хугацаа дуусч бид жүжигээ нээхэд бэлэн болсон байна. Би өөрийнхөө дүр дээр цагаан париг авбал гоё юм байна гэд цагаан париг авсан их гоё зохиж байгааз. Ингээд хамгийн сэтгэл тогтлуулсан мөч ирлээ. Хөшиг нээхэд бэлэн болсон байна. Ингээд жүжигчид маань байраа эзэлсэн. Тэг хөшиг нээглээ. Ингээд 3 өдөр 8 тоглолтын турш биднийг халуун дулаанаар хүлээж авч хамт гониглож, инээж, догтолж үзсэн бяцхан үзэгчидтэй маш их баярлалаа. Хүүхдийн жүжигийн хамгийн гоё юм нь хүүхдүүдийг баярлуулах байдаг. Ингээд бид тоглолтоо амжилттай дууссан. Хүрэлцэн ирж жүжигийн маань үзсэн бяцхан үзэгчидтэй маш их баярлалаа. Бас урилгыг минь хүлээн авсан гэр бүлийнхандаа, найз нөхөддөө, норлохоо гэгчдээ маш их баярлалаа. Ингээд та бүхэн миний жүжигийн турш хийсэн бяцхан хэлүүдийг хүлээн авч үзнэ үү? Жүжиг 2024 оны 5 дугаар сарын 31-нд 2 нь хүүхдийн уран бүтээгтүүд 11 цагаас 13 цагаас 15 цагаас 17 цагуудад тоглох учраас үзэгчид та бүхнийгээ хүрэлцэн ирэх урьж байна. Жүжигийн сургуульд явагдаж байна. Бүгдээрээ татгшаа орцгоё.